Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Клиник сэтгэл зүйч Хонгор Зул байна. Өнөөдөр та бүхэндээ хөл хорионы үед сэтгэл зүгээ хэрхэн тайван байлгах вэ гэдэгтэй холбоотой зөвлөгөө хүргэх гэж байна. Улс нийтээрээ бид өндөржүүлсэн бэлэн байдалд орсонтой холбоотойгоор гэртээ хөл хорионы дэглэмийг сахин байгаа билээ. Энэ үед тэгвэл бид нэр сэтгэлээ хэрхэн тайван байлгаж энэ үеийг даван гарах вэ гэдэгтэй холбоотой зөвлөгөө хүргье. Альва гамшиг нь бидний сэтгэл хөдлөлийг нэмэгдүүлдэг. Тэгэхээр энэ цар тахлыг би дотооддоо алдлаа гэсэн мэдээг анх сонсоод танд хамгийн түрүүнд ямар сэтгэл хөдлөл илэрсэн бэ? Хүн болгон л дор бүрдээ айцтай, санаа зовсон, сэтгэл түгшсэн мэдрэмжөө сэтгэл хөдлөлүүд үүссэн байгаа. Энэ бол хэвийн сэтгэл мэдрэмж юм. Тэгэхээр бидний тарих аюултай нөхцөл байдалд орлоо гэх үед бидний тархины амигдала гэдэг хэсгээс бидэнд аюултай гэсэн тохиог өгснөөр бидний бие өөрсдөө аюулаас хамгаалах тэр механизмыг үйлдэл хийхэд хүргэдэг байгаа. Тийм ч учраас бид нар энэ аюултай нөхцөл байдалд өөрсдийгөө бид нар хамгаалахын тулд тэмцэж байгаа. Тэгэхээр эдгээр аюулаас өөрсдийгөө бид нар хамгаалахын тулд ямар үйлдэлүүдийг бидний бие хийж эхэлдэг вэ гэхээр нэг болохоор аюулаас өөрийгөө хамгаалж тэмцэх, нэг болохоор зүхтах, нэг болохоор хөших гэдэг үйлдэлүүдийг хийдэг. Тэгэхээр бид аюултай санагдж байгаа учраас энэ цаг үед бид нар өөрсдийгөө болон гэр бүлийнхаа хүмүүсийг хамгаалахын тулд бид нар маскыг зүүж байгаа, гараа угааж байгаа, зайгаа барьж байгаа, гэртээ хөл хорионы дэглэмийг сахиж байгаа. Энэ нь бол хэвийн сэтгэл хөдлөл мэдрэмж байна гэсэн үг. Тэгэхээр айдас маань хэвийн хэмжээнд байх нь бид өөрсдийгөө хамгаалахад тусалдаг байгаа. Мөн түүнчлэн бидэнд илэрдэг нийтлэг сэтгэл хөдлөлүүд гэх юм бол хүмүүс маш их уур бухимдалд автсан. Энээсээ болж маш их бусдыг буруутгах ийм нөхцөлд хүрж гээ. Тэгээд хүмүүсийн хувьд бас маш их гунигтай, цөхрөх, урам хугарах гэсэн энэ мэдрэмжүүд илэрж байгаа. Гэхдээ эдгээр мэдрэмжүүдийн цаана үүсэж байгаа гол мэдрэмж маань ерөөсөө айдас гэдэг энэ мэдрэмж байгаа. Тэгэхээр айдас маань түрүүн хэлсэн хэвийн хэмжээнд байх нь бид өөрсдийгөө хамгаалахад тусалд юм аа. Гэхдээ айдас хэвийн хэмжээнээс ихсээд ирэхээр бидний бие болон сэтгэлийг өвчлүүлдэг байгаа. Тэгэхээр бид өөрсдийгөө ямар нэгэн байдлаар хамгаалах үед хамгаалж байгаа маань түрүүн хэлсэн тийм ээ, маска зүгээд, зайгаа баримтлаад, түүнчлэн гараа угаагаад байхад бид аюулгүй гэдэг мэдрэмжийг бид авах үед тайвширдаг. Хэрвээ аюултай гэдэг мэдрэмжийг бидний тархинд байнга аюултай гэдэг тэр мэдрэмж аваад айдас маань хэвийн хэмжээнээс ихсээд лайх юм бол энэ нь бидний биед кортизол болон адреналин гэдэг стрессийн гормоныг ялгаруулж эхэлдэг. Ингэснээрээ яадаг вэ гэхээр хүн айч сандарсан үедээ хүний зүрх маш түргэн цохилдог, гар хүлэрдэг, цээж давчтна, ходоод гидсний үйл ажиллагаа хямрна, даралт ихсэн, толгоо өвдөн гэх мэтчлэн бидний биед хариу урлууд илэрдэг байгаа. Ингэснээрээ бид яадаг вэ гэхээр бидний дархлын систем муудаж эхэлдэг. Тэгээд айдас маань хэвийн хэмжээнээс ихсээд ирэхээр сэтгэл түгших эмгэг бас болох боломжтой байдаг. Энэ коронавирусыг яг өөрөө л туссан юм шиг, эсвэл гэр бүлийнх нь ойр дотны хин нэгэн хүн тусч юм шиг санагдаад байнга санаа зовж энийг яг туссан юм шиг л байнга санаа зовсоор байгаад сүүлдээ нойр гутах, эсвэл өөрсдөө хамгаалах зан үйлдэлийг хэтрүүлж эхэлдэг байгаа. Жишээлх юм бол нэг давхар маск биш тийм ээ. 2 3 давхарлж маскыг зүүх. За гараа ойр ойрхон
20 секунд угаах байтал 20 минут угаах. За гэрээ ойр ойрхон удаан хугацаанд цэвэрлэх гэх мэт. Эдгээр одоо хэтрүүлэн хийж байгаа зан үйлүүд маань төгшүүрийн эмгийг үүсгэх одоо боломжтой байдгаа гэсэн. Тэгээ хүн одоо айдас хэвийн хэмжээнээс их болоод одоо сандарсан за төгших үедээ яадаг вэ гэхээр хүний одоо анхаарал аливаа зүйл төвлөрч чадхаа байлдаг, амархан одоо юмыг мартдаг, эсвэл ажил амьдралын одоо үйл ажиллагаанд хэвийн оролцож чадхаа байлдгаа гэсэн. Хичээлээ хийх дургүй болно, хүсэлгүй болно, ажиллаа хийх одоо хүсэлгүй болно гэх мэтлэн. Тийм учраас бид нар одоо айцаа хэвийн хэмжээнд байлгаж хэрхэн одоо бид нар тайван байх ёстой юм бэ гэдэг одоо дараах зөвлөмжүүдийг хүргье. Тэгэхээр хэрвээ та одоо маска зүгээд гараа угаагаад зайгаа хэрвээ баримталж байгаа бол энэ маань яг нь та аюулгүй гэсэн энэ одоо мэдрэмжийг аваад та тайвшрах одоо бүрэн боломжтой гэсэн. Тийм учраас та гэртээ байх үедээ аль болохоор таны айцыг улам одоо нэмэгдүүлэх худал хуурмаг одоо мэдээлэлд аль болох цагаа өрөхгүй байх, шеэрлэхгүй байх. За үнэн одоо баттай их сурвалжийн мэдээллийг илүүх одоо үзэх хэрэгтэй. Мөн одоо өөрт төрж байгаа тэр мэдрэмжүүдэд маш сайн анзаарах хэрэгтэй. За тэгэхээр энэ айдастай байна уу, санаа зовж гин үү, сэтгэлтэй төгсөж гин үү, эсвэл одоо уурлаж бухимдж гин үү, тийм ээ, гонигтай байна уу, за цөхөрж гин үү, урам хугарж гин үү гэд эдгээр одоо сэтгэл хөдлөлөө та анзаараад энийг одоо илэрхийлэх хэрэгтэй. Ойр дотныхоо хин нэгэн хүнд та эдгээр сэтгэл хөдлөл мэдрэмжээ илэрхийлэх үед та тайвширдаг. Хэрвээ одоо хуваалцах юм байхгүй бол та дэвтэр дээр одоо бичих юм бол бас тайвшрах боломжтой гэсэн. Мөн түнчлэн амьсгалын дасгал хийх. За хэрвээ та маш их одоо айцтай, төгшүүртэй, таны одоо зүрхчин одоо түргэн цоглоо, цээж чинь маш их тавчтаад байгаа бол та юуны түрүүнд гүнзгий амьсгаа авах мөн гарах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр одоо та 5-ын тоонд одоо амьсгаагаа авнаа гэсэн. 5-ын тоонд амьсгаагаа аваад 3-ын тоонд та бариад 5-ын тоонд буцаагаад гаргана гэсэн. За энийг маш хурдан олон давтамжтай хийх үед та тайвширч чадна. Мөн одоо таныг баяртай болгодог зүйлсүүдийг та хийх. За үүнд одоо хөгжим сонсох, за дуртай одоо киногоо үзэх, за бүжиглэх байж болно, ном унших, өөрийнхөө дуртай хийх одоо юу ч байсан тэр зүйлүүдийг та аль болох гэртээ байхдаа хийгээрэй. Мөн хорт одоо зуршлуудаас аль болохоор татгалзах, үүнд одоо арх тамхиныг хэрэглээ, за кафеныг хэрэглээ, түүнчлэн одоо чихэрлэг зүйлсээс аль болохоор татгалзах хэрэгтэй. За харин та илүү их одоо эрүүл хоол хүнс идэх. За үүнд одоо маш их тийм ногоо ихтэй хоол хүнс хэрэглэх. За салаад идэх. За мөн түүнчлэн одоо өдөрт доотлон 1 ширхэг одоо жимсийг одоо идэх. За мөн маш сайн одоо унтаж амрах хэрэгтэй. Та аль болох эрт одоо унтаад за 7-оос 9 цагийг өдөр болгон та маш сайн унтаж амрах хэрэгтэй гэсэн. Түүнчлэн гэр бүлийнхэнтэйгээ ярилцах, тоглох тийм одоо цагуудыг гаргах хэрэгтэй. Мөн өдөр тутамдаа дасгал хөдөлгөөн хийх. Тэгэхээр өөр тохирсон одоо ямар ч дасгал хөдөлгөөн байж болно. 15-аас 20 минутыг өдөр тутамдаа та дасгал хийж явах юм бол таны сэтгэл санаа тайван, тогтун, за илүү өөдрөг байх бүрэн боломжтой гэсэн. За тэгэхээр бидний амьдралд одоо ямар ч үйл явдал тохиолдож болно. Тэдгээр үйл явдлууд болохоор яг 10% байдаг. Харин бид нар одоо энэ үйл явдлуудад ямар хариу үзүүлэх вэ гэдг нь болохоор 90% байдаг. Тэгэхээр бүгдээрээ яг дор бүрнээ хичээн өөрсдийгөө болон гэр бүлийнхнийгээ одоо хамгаалаа зогсохгүй энэ үеийг хамтдаа даван гарцгаая. Анхаарал хандуулсанд баярлалаа.